Өнгөрсөн 2018 онд 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан Эрдэнэс 5-7 хувьцаат компани энэ жил хувьцаа эзэмшигчтэй ногдол ашиг хүртэх боломж бүрдээд байгаагаа мэдгдсэн. Үүний тулд тус компани 2018 оны санхүүгийн тайланг аудитор оруулсны дараа нэгж хувьцаанд хэдэн төгрөг ногдох нь тодорхой болох юм. За ингэснээр Эрдэнэс 5-7 хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж иргэдэд олох ногдол ашигын талаарх саналаа засгийн газарт хүргүүлнэ. Улмаар ирэх 4-р сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэдэд ногдол ашиг хуваарлах хэсгээ шийдэх юм. Хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авахын тулд нэрийн дансаа нээлгэх шаардлагатай. За өнөөдрийн байдлаар Эрдэнэс 5-7 хувьцаат компани 1072 хувьцааг 2,511 мянган иргэн эзэмшиж байгаа. Гэхдээ хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн 1 сая гаруй нь өнөөдрийг хүртэл хувьцааны нэрийн дансаа нээлгээгүй байгаа юм а. За эдгээр иргэд ирэх 4-р сараас өмнө нэрийн дансаа нээлгэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Нэг 4 сард одоо хувьцаа эзэмшигчдийн хурал болно шүү дээ. Тэрүүгээр нөгөө ногдол ашиг дараах уугүй юу гэдгийг шийдэх юм. Тэрнээс өмнө бид нэр одоо хувьцааны дансаа нээх хэрэгтэй. Тэгээд эрхийн нөхцгөр бүгд зараад хувьцааныхаа үнийг унгах ийм эрсдэл байгаа. Ер нь бол иргэн хүний өмнөөс засгийн газар өөрийнх нь өмнөөс сая төгрөгөөр хөрөнгө оруулсан. Та өөрөө хөрөнгө оруулагч байхгүй юу? Тэрийг нь бид нэр эхлээд ойлгуулах хэрэгтэй иргэдэд. Энийг бол зүгээр засгаас үнгүй өгсөн 100 мянган төгрөгөөр чамаагүй зарчгаар ч юм уу ингэж ойлгоод ах шүү. Энэ бол цаашдаа өсөх ийм боломжтой. 2012 оноос өмнө төрсөн иргэн бүр Эрдэнэс 5-7 хувьцаат компани хувьцааг эзэмшиж байгаа. За хувьцаа эзэмшиж байгаа иргэд үнэт цаасны данс нийлэх ёстойч хэрхэн хаа нийлэхээ мэдэхгүй байна. Иргэд Монголын хөрөнгийн биржийн сайтад бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгож үнэт цаасны дансаа нийлгэх ёстой. За гэхдээ иргэдийн хувьд 1072 шиг хувьцаатай гэдгээ мэддгээс бус энэ талаарх мэдээлэл дутмаг байгаагаа хэлж байна. 1072 хувьцааг өгнө гэсэн шүү дээ. Тэгэхээр 300 хувьцааг нь гэлөө өгж байгаа юм гээд би тэрнийг авсан шүү. Сүйд нь би лавлж асуусан 900 хэд гэлээ байна гинлээ. Ер нь бүртгүүлсэн үү дансаа? Бүртгүүлсэн. Тэр жоохон тэгээд амь орж ашиг хүртэх цаг нь хизээ байдгийг гэдгээ сонирн байгаа болохоос уг нь сургын бол сонсоод сэтгэл уйгэл байдаг шүү дээ. Нэг мэдээлэл алга л шүү. Би одоо нэг мэдээлэл аваа гэдэг өөрөө нөгөө авцсан болохоор манай хөгшин тэр бол бүртгүүлж чадаагүй л байж байгаа шүү. Бүртгэж авч байгаа л гэсэн тэгээл харин заримдаа нөгөө зав болохгүй гэл энэ тэнгээр явж байгаа л тэгээл одоо бүртгүүлээгүй л байх шүү. Танаа хүүхдүүдэд хувьцаа байгаа юу? Хувьцаа бараг байхгүй шүү байгаа шүү. Ер нь та яг энэ 1070 хувьцааны талаар мэдээлэл хэр байна? Байхгүй. Мэдээлэл юу нэг хайрхан байгаа шүү дээ. Дансаа нийлгэсэн үү? Дансаа нийлээгүй. Түрээсийн байранд төв офиснд байрладаг Эрдэнэс 5-7 хувьцаат компани энэ жил шинэ байранд орохоор төлөвлөсөн. Өнгөрсөн онд шинэ байр худалдан авахд зориулж 20 тэрбум төгрөгийг компани төсөвт суулгажээ. За гэхдээ олон нийтийн сүлжээгээр тус компани шинэ байр худалдаж авах нэрээр энэ жил дахин 38 тэрбум төгрөг нэмж төсөвлөн за нийт 58 тэрбум төгрөгөөр шинэ офис худалдаж авах мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудалд Эрдэнэс 5-7 хувьцаат компаниас дараах тайлбарыг өгч байна. 20 тэрбум гэсэн баха түрүү жил тусгагдсан. Тэгээд түрүү жил бол өмнөх жил бол тэрийг ашиглаж чадаагүй. Одоо бол түрээсийн байранда бид нар байгаа. Тэгээд нэг 7 тэрбум төгрөг орчим түрээсэнд зарцуулсан юм байлээ. Тэгээд одоо тэрүүгээрээ IPO гаргаад олон улсад одоо нэр хүндтэй болоод олон улсын хөрөнгө оруулагчид татаад гараад ирэхээр одоо түрээсийн байранд ингээд байгаад ахын зохистой юу үгүй юу. Өмнөх жилийнхээ одоо 20 тэрбумаар тэр өөрийн байртай болоод төр өөр өмчтэй болоод энэ Эрдэнэс 5-7 компани Монгол улсад одоо номер 1 татвар төлөгч болоо. Энэ үүднээсээ өөрийн нэг өмчтэй болоо. Заавал түрээсийн байранд одоо мөнгө ингээд зарцуулаад байхгүйгээр ингээд явъя гэсэн 58 гэдгийг нь бол тэр тоог нь бол худлаа юм билээ. Би бол тийм тоо мэдэхгүй байх. Төв офист 150 хүн ажилладаг Эрдэнэс 5-7 хувьцаат компани бэлэн офисын байр худалдан авахар тендер зарлажээ. Гэхдээ энэ талаараа албан ёсны сайттай мэдээлээгүй байгаа юм. За ямар ч тач тус компани 58 бус 20 тэрбум төгрөгөөр шинэ офис худалдан авах нь баттай болоод байгаа юм а.